ЮНЕСКОгийн соёлын хөтөлбөрийг дэмжих олон улсын сангийн дэмжлэгтэйгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих төслийг бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийн санаачилгаар 2024-өөс 2025 онд амжилттай хэрэгжүүллээ. Эмэгтэйчүүд, гар орчууд, уран бүтээлчдийг бизнес эрхлэх ур чадвар, дижитал маркетинг хэрэгжүүлэх гэх мэтлэн тодорхой ур чадварыг дэмжсэн сургалтууд зохион байгуулах юм. Ямар брэнд бүтээгдэхүүн их юм бол одоо миний брэнд олж чадах гэж юм уу тэр хөгжүүлэлт тал дээр ер нь одоо менторуудын заавар зөвлөгөө маш их хэрэгтэй байгаа учраас энэ төсөл хөтөлбөрт оролцсон. За ингээд сургалтанд хамрагдсан бизнес эрхлэгчдээс ер нь 15 бизнес эрхлэгчийг сонгож аваад соёлын бүтээлч үйлдвэрлэл ба интерпренершипэд бизнес инкубатор хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх юм байна. Би Монгол үндэсний гутлаа хийвээ. Одоо энэ гутлаан бол 47 дахь жилдээ хийчихэн бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтээ тент авах ямар үе шат ямар юмд надад алдаа дутагддаг байна. Олон сайхан багш нар маань бол одоо зөвлөгөө биднэрт өгөх юм байдаг. Суралцах зорилготой ирчээд байж байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэл интерпренершип хөтөлбөрт оролцож байгаа менторууд одоо ментитэй бүгдэнд амжилт хүсье. Энэхүү төсөл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлалаар дамжуулан гендер хүний эрх бүтээлч байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж нийгмийн тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үндсэн зорилготой. Төслийн хүрээнд эмэгтэй уран бүтээлчид, гар орчууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бизнес эрхлэх ур чадвар чадварчуулах сургалтыг зохион байгуулсан юм а. Хэрэглэгчийн сэтгэл зүйтэй коннектед хийж байгаа байхгүй. Эхний хичээлийн маань хүрээнд юм бол дижитал маркетингийн өнөөгийн байдал замун хэрэглэгчийн зам төлөв. За тэгээд Facebook маркетингийн хэрэглээ хэлбэр автоматжуул сэдвүүрэнд явууллаа. Маш өөрөө гүйцэтгэж байлаа гэж бодож байна. Онл талаас эхэлж заагдаад өөрсдийнхөө сошиал дээр яаж болох юм илүү тодорхой зааж өглөө. Хамгийн гол нь харилцаа байх хэрэгтэй юм байна. Хэрэглэгчтэй тэрийг яаж энгийн байдлаар харилцаа үүсгэх байдлаар хийх чухал зүйлүүдийг ойлгож авлаа. Контент яаж бэлтгэх вэ? Бүтээгдэхүүнээ аль сууг дээр яаж тавьж сурталчилж яаж ажиллах уу гэдэг тал дээр л одоо их мэдээлэл авсандаа баяртай байна. Яагаад энэ хобби гэдэг зүйл юм чухал гэдэг те? Таны хобби чи юу? Хэн худалдаж авахыг мэдгүй юм яагаад энэ хийгээд байгаа гэдэг ч юм те. Сургалтаар бизнес төлөвлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн хөгжүүлэх, оюуны өмч болон сошиал маркетингийн ур чадварыг санхүү, маркетинг, дизайн, оюуны өмчийн мэргэжилтнүүд 1 сарын хугацаанд олгож, соёлын бүтээлч үйлдвэрлэл, интерпренершип, инкубацийн хөтөлбөрөөр дамжуулан оролцогчдын гарааны бизнесийг нь 3 сарын хугацаанд бойжуулж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. Бидний мэдлэг ур чадвараар юусоо хязгаарлагдахгүй хамгийн тэр нэгт халахмаар бид нар санаа байвал болох гээд байгаа байхгүй юу? Өөртөө өнж байгаа л. Эхний ээлжинд бас борлуулалт гэдэг зүйл рүү бизнес эрхлэгчтэйгээ хандуулах байсан. Борлуулалтыг бол олон төрлөөр хийх боломжууд нь бол санхүүгийн салбарт гоё нээлттэй болсон байна. Ямар үнцэнтэйгээр тухайн бизнесээ одоо тайлбарлах юм те. Тухайн хүнтэйгээ борлуулалт юм уу хилцээр хийхдээ зөвхөн логик дээр суурилсан биш, нөгөө сэтгэлзүүдээр суурилсан тоглолтыг хэрхэн хийх вэ гэдэг талаас нь бас өгөхийг хичээсэн. Энэ сургалтанда хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөвлөж байгаа. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн маркетинг гэл ингээл энэ талын одоо ямар ч мэдлэггүй байсан. Богино хугацаанд өндөр мэдлэгтэй багш нараар менторуудаар заалгаж авч байгаа нь маш том боломж, туршлага. Брэнд гэдэг ойлголтыг илүү одоо гүнзгийрүүлж ойлголттой болсон гэх юм уу? Оюуны өмч тэгээд маркетингийн тал дээр илүү менторудаас тусалцаа дэмжлэг авч байгаа учраас илүү мэдлэгтэй болж чадсан. Монгол улсад оюуны өмчийн ойлголт аюу тутмаг байдаг. Оюуны өмчөө бид нар өөрсдөө бүртгүүлэхийг хэр чухал юм, барааны тэмдэгтээ бүртгүүлэхийг хэр чухал юм. Ач холбогдол нь өөрөө юу вэ гэдгийг бид нарт маш сайн ойлгуулж өгсөн. Хөтөлбөрийн үр дүнд соёлын үеигтэйгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ оюуны өмчөд бүртгүүлж, дижитал маркетингийг хэрхэн зөв, үр дүнтэй ашиглах, борлуулалтаа нэмэгдүүлэхэд бүтээгдэхүүний зураг авалтыг хэрхэн оновчтой авах, арга техникийг эзэмшиж, технологи суурилсан санхүүгийн шинэ арга хэрэгслээр санхүүжилтийн асуудлаа борлуулалтын механизмтай хэрхэн уялдуулж шийдвэрлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, ажлын байраа нэмэгдүүлэх зэрэг арга техникт суралцсан. Хэлбэр өнгө, материал дээр ажиллагаа гэж ярьж байна. Хэрэглэгчдийн одоо тааламжтай байдал гэж байна. Бүр цаашлаад одоо нийгэмд энэ гаргаж байгаа дизайн маань ямар нөлөөтэй байх вэ? За энэ гаргасан дизайн маань өөрөө урлаачдын маань одоо бүтээгдэхүүнийг борлуулалтанд яаж нөлөөлөх вэ? Онлын суур ойлголт өгөөд тэгээд хичээлийнхээ явцад бол гадаадын болоод дотоодын практик туршлагууд дээр хамруулж ярьсан. Монгол ах уу, Монгол дизайн гэж юу юм? Тэгээ Монгол хээ угалцыг ер нь ашиглахдаа яг яаж ашиглах ёстой юм? Тэдний утга бэлэгдэл ер нь яг сайн дизайн гэж юу хэлж байгаа юм бэ? Зөвхөн гоё байлаа гэдэг дизайн муу юм уу? Дизайн талаасаа илүү
ойлголтын гүнзгий олгож өгсөн. Сабаглабод бол шошго зэрэг зүйлүүдтэй бас төдийлөн сайн анхаарал тавьдаг байсан. Албан ёсны шошготой, албан ёсны ууд сабаглабодтой болсон байгаа. Бид нарт брендинг хичээл дээр бид нарт та нарын ууд сабаглабод гэдэг бол та нарт явдаг маркетинг болтгоо. Дур хүмүүс барьж явж байхдаа танай брендийг таньж байгаа бас нэг хэлбэр болох юм а гэх мэтчлэн илүү брендийнхаа жижиг деталь бүртээ анхаарч илүү цогц болгосон болов уу гэж бодож байгаа. Яг тэгээд ер нь нөгөө гарчин бас доогоороо байвал бас зүгээр л юм байна. Өөрөө гол нь авч ийж те тэгээд дээрээс нь дүрс шиг ингээд урсаад алга болчихгүй те яг дээр нь ингээд нөгөө алдаа дутагдал юм ингээд ярихад илүү их хүмүүст ойлгомжтой байдаг учраас ингүүл илүү сайн байсан баха эсвэл эн чинь илүү их сайн болж ийн гэдэг ч юм уу те тэр талаас нь ингээд зөвлөгөө өгөөд явахлаар ойлгомжтой байсан болов гэж бодож байна. Минимал нэг амар хурц тод өнгөтэй биш те арын нөгөө фон өөрөө айгүй гоё зөөлөн дулаан. Сургалт орохоос өмнө бүтээгдэхүүнийхээ зургийг эмх замбраагүй зөвхөн байгаагаар нь ширээн дээрээ байгаагаар л авчдаг байсан. Сургалт орсноос хойш л ерөнхийдөө бүтээгдэхүүнээ илүү голчилж авахыг хичээдэг болсон. Медальтай зураг авалт нэр нүдний хар цагааны тохируулах, гарын хөдөлгөөн гээд бүх зүйл ямар нарийн байдгийг юун дээр анхааруул бүтээгдэхүүн маань илүү гоё гардгийг маш сайн ойлгож авлаа. Тодорхой зураг авдаг болон бэлдээд ерөнхийдөө зураг авахыг хичээдэг болсон. Гэрэл тэр цаатлын фон энэ тэрийг бол маш их анхаарч зүйлэх үед зураг авж байгаа. Бүтээгдэхүүнийхээ өртгийг тооцох дээр бид нар бас чадахгүйсэн. Тэр өртгөө сайн тооцож байгаа. Төслийн эцсийн шатанд бодлого боловсруулагч, банк санхүү, хөрөнгө оруулагч, соёл урлаг, хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн олон талд оролцоог хангасан соёлын бүтээлч үйлдвэрлэл, нийгмийн тэгш байдал, үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, оролцогчид бизнесийнхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, салбар дундын нийгмийн түншлэлээр бизнесийнхээ үнцнийг хэрхэн өсгөх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэрэгжлийн экспертүүд туршлагаа хуваалцсан юм а. За энэгээр дамжуулаад бидэд ямар боломж бий болж байна гэхээр уран бүтээлчид гар орчууд бол нэг ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн дэвш байдалд оролцох байдлаар манлайлж энэ дээр доктортой хөгжил ямар хувь нэмэр оруулах болох боломжтой вэ гэдэг нэг нийгэмд бол бидний таниулж байгаа. Бизнесийн ур чадваруудыг энэхүү сургалтаараа сурсан байгаа. Суурь сайн тавьж өгсөн, дараагийн хийх алхмуудыг тодорхой болгож өгсөн. Өв уламжлалтаар улбаалаад дараа нь шинэ бүтээгдэхүүн яаж гарах боломж байгааг бас олж харсан байгаа. Одоо хэрхэн бүтээгдэхүүнээ өв уламжлалт шингэсэн бидний бүтээгдэхүүн эсгийн урдал гэдэг чинь нүүдэлчин ахуй соёл шингэсэн бүтээгдэхүүн байгаа. Үүнийг бид нар аялал жуулчтайгаар холбох энэ хөтөлбөрт хамрагдсанаараа цаашдаа гээд зорилго болгож ажиллах зорилготой байгаа. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих төсөл хэрэгжснээр нийгэм дэх олон нийтийн гендер, хүний эрх, соёлын болон бүтээлч байдлын тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийн талаарх мэдлэг ойлголт дээшилж, соёлын бизнесийн шинэлэг загвар, дижитал шийдлээр дамжуулан соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бүс нутгийн тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлээд байна.